сайн байна уу? 17 дахь өдрийн имжлэгээр явуулж байна. За өчигдөр 18 6 мацаг барьсан байгаа. За тэг өнөөдөр бас гидс нилийн ингээд сайхан хөнгөрцөн би болоо сэтгэл их тийм хөнгөн мэдрэгдэж байна. Тэгээд гэхдээ тэр нэг юм хөөрөөд аваад юусоо биш те. Юм тайван сайхан байна. За тэг өнөөдөр мацгаа 24 цаг болгож нэмэх гэж байна. За тэр нь болохоор өдрийн 12 цагт сайхан өдрийн хоолоо идчихэд махтай ногоотой хуургаа идэнэ. За тэгээд маргааш өдрийн 12 цаг хүртэл юм идэхгүй 24 цаг тийм ээ. Ингээд тийм шүү дээ. За тэгээд өдрийн хоолоо идчихэд мацаглахаар нь бол ер нь бол маш бид амар байдаг. Яагаад тэгэхээр өдрийн турш хүн их өлсөхгүй, ирч хүчтэй. Тэгээ шөнийн нойроо маш сайн авчихна. Тэгээд өглөөдөө болов сайхан халуун цай шар тастайгаа уучна. За ингээд 12 цагтаа бол дахиад өдрийн хоолоо сайхан ногоотой хуургаа идчихнэ. За ингээд бол 24 цаг бол сайхан асуудалгүй мацаг барьж болно гэж бодож байна. Тэгээд 24 цагийн мацгийг болвол хэдий тооны өмнөх бичлэгүүд дээр бас ярьсан байгаа тийм ээ. Эрэгтэй эмэгтэй хүн өөрсдийн биеийн мөчлөг тэ гормоны тэнцвэртэй байдалтай тааруулж хийх хэрэгтэй гэд. Тэгээд эмэгтэйчүүд бол ялангуяа энэ мацаглах үедээ энэ фолликул буюу сарын тэмдэг дуусаад дараагийн өндгийн эс ялгарах хооронд энэ үе дээр ялангуяа өндгийн эс боловсрж явах энэ үе дээр бол хамгийн дээд зэгтээ эстроген даавар ялгарчихсан байдаг. Тэгээ энэ үе дээр бол бид нар мацаглах тий боломж нь бол маш өндөр байдаг. Тэгээд өндгийн эс ялгаснаас хойш дараагийн сарын тэмдэг ирэх хүртэл бол мацаглах хэрэггүй. Энэ үе дээр бол тэнцвэртэй сайхан хоолоо, энерги, хоолноос энерги ирч хүчээ авч илүү амрах хэрэгтэй байдаг. За тэгэхээр одоо миний фолликул үе явж байгаа учраас надад хамгийн мацаглах хамгийн тохиромжтой үе ирчээд байна гэсэн үг. Одоо сарын хамгийн тохиромжтой үе. Тийм учраас маргааш 24 цагийн биш өнөөдөр 24 цагийн мацгаа барих гэж байна. За тэгээд өөр одоо мацгийн талаар илүү дэлгэрэнгүй та бүхэн маань тий судлаарай. Мэргэжлийн хүмүүсээс нь асууж зөвлөгөөгөө аваад өөрсдийнхөө эрүүл мэндийг бас сайн шалгуулж иж мацаглаарай. За амжилт хүсье. Баяртай.